Зээ, сар шиндээ сайхан шинэлж гин үү? Миний зүрхнүүд их чинь сайхан амарч агаад ажилдаа орлоо гэж. Өнөөдөр та нартай Сакамотогийн өдрүүдийнхээ 8-9 ангийг нь ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эхэлцгээе. Манай Сакамотогийн гүн жохин нь ааваага хоёр нь байхгүй байна гэд уйлаад гомдоод ажитал Хэсгүй маань ирээд чихэр самар өгөөд зүгээр гүнжим нь битгий уйл агаа нь аав шин ах хоёрыг нь олоод ирээ гэдэг бол нөгөө талд нөгөө балай гар чинь шин Сакамото хоёрыг шоолоод хурдтай ам болохоор Сакамото руу нэг зүгээ хатгаад амжицсан. Тэгээ энэ зүүн дайсан болон өөрийнхөө талын үнийг ялгахгүй эндүрүүлж цохиулдаг. Тэгээ цахилгаан долгион учраас андуурч шинийг зохиод дараагийнх дээр нь учрыг нь олоод олон толгойн Монголдо дайсан гарыг даруй айтал нь гусаж байгаамаа. Шоронд хоригдсан манай бууцчи охин харин хуучин эндхийн дарга Асакура болон андуурч барьцаалсан гарыг зүгээр зодоо загнаад алж гинөө. Гинэт Асакура нь шин гэж манай гоц ухаантай шин энд байгаа мó ивэдэ би түүнийг туршилтын туулаа болгосноос олж тэр минь ингэж амьдрах болсон юм аа. Анх манай багын танил найз энэ хүүхдийг харжээ гэж шин энэ газарт бүр жоохон байхдаа ирсэн юм байна лээ. Энэ үед харин Асакура эрдэмтэн хүмүүсийн бодлыг унших тийм тустай шин шинжлэх ухаан нээх гээд бодис туршиж үзэж маш олон удаа бүтлгүүдэж байж л дээ. Гэхдээ энэ удаагийнх нь нэлээд боломжийн дайггүй олж байхад шүн дунд шин сэрээд аман цангаад байна гэж сэрснээ тэр бодисыг нь мэдгүй ууцсан. Ингээл манай шинд үйлчлэхгүй байхаа гэж бодсон хэдий ч Асакурагийн дотроо бодож байгаа бүхий л бодлыг уншиж за бүр тэгээ цаашлаад тэнд ажилдаг судлаачдын бодлыг уншиж хооронд нь муудалцуулаад үүнээс болж хүмүүс түүнээс айж бүр ойртгооч болж аимшигын хүчтэй аимшигтай хүүхэд инээтрээ гэсэн бодлыг нь бүгдийг нь сонсоод тэг жаахан байхдаа тэр газраас бүр мөсөн явжээ гэсэн түүхийг сонсоод Лүү болон Лүг хулгаалсан ах хоёр дайлжитлаа уйлнаа. Гэхдээ одоо шин энэ хүчиндээ маш их дуртай бид хамтдаа жаргалтай байгаа гэдгийг Лүү маань хэлээд эндээс оргох төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжилгүй яхав. Ууртай Хирогучи харин Сакамото зал хэрэглээд байгааг анзаараад нөгөө эмнийхээ үйлчлэлийг асааж унтраагаад тэг шинийг андуурч цогсоор. Сүүлдээ бүр нөгөө Хирогучи чинь хөөрөөд чиний шилдэг алуурчин байсан чинь надад та нөлөөлөхгүй шүү мө бүдүүн гахаа минь нэтрээ гээл доромжлоод өөртөө тариад амар зөвүүн авраг том болж моолоод хөө сэвтэ. А гэхдээ манай хоёр амар гоё төлөвлөгөө гарган заяа. Тэр нь юу гэхээр шин нөгөө эвгүй гарын урд нь очоод Сакамото өөрийн цохилтоо хийхээ бодлороо шинд дамжуулахад шин бултаад тэг яг нөгөө хөөрцөн гарыг онож байгаа аахгүй юу. Тэгэл цаадах чинь тариа тарьсан байхад яаж намайг онож цохиод байгаа болоо гэдэл гайхнаа. Эсвэл хөөрцөн бацаа минь харъя гэсэн шиг нүүр нүдгүй зодоод балбаад эцэст нь нөгөө бэкбитээ ууртаа Хирогучи чинь тарианы үйлчлэл нь гарч чүрчээсэн туранхай амин хаанагаан бэ гимээр болоод ялагдваа хөөрхий. Тэг манай судлаачд нь харин баярлаа. Өмнө нь чамаа гадуурхаж муухай үг хэлдэг байсан бол муухай харьцсан бол уучлаарай гэдэл. Тэг манай хоёр лүгээ аврахаар явлаа. Замдаа бас энд ордерийнхэн ирж байгаа шүү. Шин тэднийг басах хэрэггүй. Чиний 10 бие байлаач бүгд 6 секундэд алж чадах хэмжээний хүчтэй хүмүүс шүү гэж сануулна. За нэрийг нь дурдаад байсан ордерийн манай хоёр маань Исларын маш олон хамгаалагчдыг зүйл дуусгацсан. Нөгөө буган толгой толон тэдний хоёр баруун зүүн гаруулах Оникахара Такамита хоёр намайг хамгаална гэд хэлж амжаагүй бүр шүлсэн хатаагүй байхад манай Осараги ярьж дууссан уу гэснээр бүр бараг 3 секундын дотор хоёулангийнх нь толгойг завччдیں۔ Да. Тэгээ бууган толгойд бүр шок. Одогке эмэгтэй хүн байж тэглээч. Миний хоёр эрдэнэ тайрыг минь алчихлаа. Хүн бидтэй та нар яаж хүнээ алж чаддیں гэд уянгалаад яавж өгч гин үү? Өөрөө бүр ямар ч шалтгаангүй олон хүнийг алдсан байж хичээч гэж хэлмээр л байсан да. Ичхнүүргөө буган толгойтыг шишиба маань алхаараа ганц цохиод дуусгачлаа гэсэн чинь нөгөө заваа амчин толгой молгооны эргээл дахиад үдэлцэг гэсэн чинь дээрээс нь Сакамото маань дараад орж иж яадаг нэр буйм. Мэдээж Шишиба Сакамото хоёр маань танилуд болохоор хай бро ажил амьдрал саак үздэй гэд мэдлээд тэгээ Сакамотог гарсны дараа ор дээр чинээр орсон Осарагийг танилцуулахад Осараги бүр манай Сакамото ахыг харчаад ёо ямар игдүүтэй юм бэ яг л баавгаа шиг хайр гэд игдүүргээд байдаг шүү. Тэгээ манай энэ хоёр маань өөр чухал ажилтаа болохоор миний бро наад буга аргалчаарай гэд орхио авчнаа.
Тэгээ шин маань харин зайлуул нөгөө Себа гих залуу бүр алга болдсон болохоор баг цаатахыг чинь яг алах нэ бүр юу л болоод байна. Энэ анги чинь бүр нилээн чанга шүү. Гэхдээ Себаг яг цагаа олж манай Хэсүгэ бүр Писүгэ шувуутайгаа хамт ирчихсэн шинийг авардаг. Үнэн хөөхөн. Сакамото буугаас цухтаад бултаад байгаа болохоор энэ хоёр чинь сүүлдээ хэрэлдээд чи зайл би зайл дээрээ тулаад буган толгойд олон толоо юмараад ахаар нь барьж байсан балаараа амнаас гарч ирсэн бууны үзүүрлүүнд чихэж хаяад тэгсэн чинь балаа өгөхгүй. Оргосон лүү маань нөгөө муу талын залуу чи явахгүй шүү явбал та ална барьцааны хүн гэд айлгаад дотроос шинтэйгээ уулзах юм бол заавал уучлалтгүй нэ гэж бодоостой. Себа харин нэг оногдсон нууц жидл Хэсүгэ дахиж буудаад оноод тэгээ Себа энэ боломжийг ашиглаад гяс өөрийгөө алга болгож зугатаад үгүй тэгэл Хэсүгэ минь аль чадхаараа л онлол буудсан ч сүүлийн мөчөд Себа өмссөн байсан хүрмээрээ сумыг нь алга болгож өөрлөө нь онлоод шууд хутгалж тийм манай Хэсүгийг бүр үнэн зэвүүн бочка заа. Тэгээд цаад ч маш их шархсан байгаа ч гэсэн сүүлийн хүчээрээ буудахад дээрээс нь усны хоолойн задарч өмссөн хувцс нь алга болох чадвараа алдах агшинд шин ирээд нэгсэн өшөглөж аваад Сэхүн Себаг ялж байгаа хгүй. За бууган толгойд Сакамото хоёрын тулаан бол үргэлжилсээр энэ лабораторийн газар 20 минутын дараа юучгүй болж нуран унана. Тэгээ миний би гоё байгаа өстэй 70% зэвсэг чиний тарган би хөдлөхөд хэцүү байна уу бүдүүнээ. Чи бол миний туршилтын гахаал гэсэн үг мүг гэд нөгөө бууг бүр солиорж үгэн заяа. Тэгээ Сакамото тэгсэн нэ хөрхөн кармага ухчихсан аа. Надад ч бас зэвсэг байгаа гэд бал хямдралын куфон нэг жижигхэн наалт гаргаж ирээд харандааны үзүүрээр нь бууган толгойд буюу Кашимагийн нэг нүдийг бараг соглоо наадын. Тэгээ нөгөөг чинь биста нэг нүдгүй байсан ч нөгөө нүдэрээ хараад чамайг ална гэж хэлж дуусаагүй байхад дахиад нөгөө нүдийг нь нэг хууцаараа таглаад дарвайтал нь нислэн цохиод тэгэл яг тулаан болж яхад хурдны гал тэрэг бас ирж таарах юм аа. Тэг манай муу ахыг чинь гарт байсан зэвсгэрээ ороож аваад хідэн буудал газар чирээ наачдیں۔ Сүүлдээ Сакамото ах маань бүр нэг модорхой молоо тавцсан бараг гулгаад байна уу яагаад байна. Хурдны гал тэрэгний жолооч энэ үед өстө уудаж өглөө өдөр бүр нэг ажиллаа хийгээд уудаж ин ямар нэгэн гой сонирхолтой зүйл болдгүй байхтай гэсэн шиг манай хоёр яг урдуур нь тулалдаж гарч ирээд метрон дотор орчлгүй яах вэ? Тэл Кашима бодно штт. Ёо, нэрэ Сакамото аргагүй томог юм байна. Биширж гин, хүндэлж гин. Үүнхээр гал ах байна. Юу н хааж чваа гэсэн чи яг хажууд нь буцаад турцсан байж идэв. Ёо. Үзэгдэл солигдож Кашимагийн өмнөх үйл явдал гардаг. Кашима ер нь хүмүүсийг хамгаалж ийн гिचээд хүмүүсийн өмнө муухай үйлдэл гаргадаг байсан. Тэгээд тэр нь болохоор бусад хүмүүст таалагдахгүй жигшдэг байсан ч түүнийг зөв үйлдэл хийж ийна гэж дэмждэг ганцхан хүн болвол одоогийн Исларын босс Узуки. Тиймээс түүнийг энэ багтаа илсүүлж биеийг нь хүртэл ийм аимшигтай хүн зэвсэг болгосон төдий. Тэгээл тэр хүний төлөө биеэстэ бүхнийг хийн гэл чалчиж байхад энэ бол тусгай судал чам мэд суухгүйгээд хажуу тийшээ унтлан шидэж байгаа юм чинь. Тэгээ болоогүй бүр метроны заа хэсгийн дамждаг хэсэгт орж агаад ёо нэр зүгээр л нүдэж гарна. Үхтэл нь баг балбан заяа. Үнэхээр яг үхтэл нь нүдсэн баха. Кашимагийн бүр бууныхын сумнууд нь ч нөлөөлөхгүй аюу хөөрхөн юмар хамгаалж мамгаалаад ингээд цаадах чи их буугаар Сакамото руу онлоод тэгээ Сакамото нөгөө талын метро руу зайлуулчлаа гэж бодсон боловч no ядж яхад нөгөө тусгай суудал дээр чинь дахиад суудсан. Тэгээ Сакамото ах маань эргэн ирэлт хийгээл тололдож байхдаа хүмүүсийг авраал, халамжлал, цөм цохиж хогийн ачилтын машин руу өгөх жишээний. Тэгээ нөгөө хэдтэйгээ уцаар ярьсан чинь барилга нуржийн инээтрээ гээл гял гар гээл тэгсэ чи лүү чин тэгээд шиинтэйгээ уулзсан. Барилга нь нурах гад ах чинь л шинээсээ уучлалт гуйгаад уйлж унжаад манай хоёр чинь бас хөөрхөн. За тэгээд манайхан бүүндөө хит хитэн тал тийшээ тараад тэнд байгаа хүмүүсийг аврахаар болдог. Тэгээ ор дэрийн Шишиба Асарагийн хоёр харин камерын өрөөнд орчихсон Исларын босс гэгдэх Узукиг ямартай ч нүдлээд авнаа. Угаасаа заавал ална гэж бодож байгаа шүү дээ энэ хоёр чинь. Ингээд чин ганцаараа гүгээд явж идэл түүнийг түнэр харанхуй угтан авч түүнийг бодолдоо аль хэдийн бүр маш хэрцгийгээр алах хүсэлтэй Исларын босс Узукитэй таарчдаг. Узуки харин гоцвхан чин за ямар ч байсан Сакамото ахта минь түргээрээ гэд яд хүчдэг зэ амар хурдан алах болчихно.
За ямар тач байсан лабораториос бүгд 9 минут гарч хамтдаа гэр бүлэрээ бүр хээсгүй маань гэр бүлийнх нь нэгэн гишүүн болчихсон. Энэ анги маань өндөрлөн. Тэгээ цаашаа илүү гоё болох байхаа бүр боломжтой бол 9-р ангийг та нар маань бүтнээр нь үзээрэй гэж хүсье. За тэгээ бүгдээрээ сайхан шинэлэрээ алт мөнгө их цуглуулаарэ. Манайхан хайртай шүү.